За сайн байна уу манайхаа монголчуудаа. За өнөөдөр 2022 оны 10 сарын 21-ний сайхан өдөр байна. За энэ өдөр Лантон дохионы зочид төлөөлөгчид Монголоос хөрөлцөөрээд энэ Сан Франциско хотын монголчуудтай уулзахаар Монгол улсын консулын ерөнхий газар цуглаад байгаа. За би 6 цагт эхлэх энэ үйл ажиллагаанд одоо цагаа баран очихоор ингээд 6 цагт яг хөрөлцөн ирж байна. Монгол улсын даалбаа сайхан Мандан Бадарч байна. Одоо ишээ орно. Хөөе, сайн байна уу? Лантон дохионыхан ирсэн байна. Сайн байна уу? За Монголоос ирсэн үү? Өө за. За маа догоос зогсож байна. Лантон дохионыхан. За бас энэ фандрейзингийн юмнууд зарж байгаа юм те. Фандрейзинг юм. За. Тэгээд чинь аимшиг. За манай боёо ирсэн байна. За баярлалаа. За. Манай ерөнхий консулын ажилтан сууж байна. Сайн байна уу? Сайн байна уу? За сайн байна уу? Сайн байна уу? За сайн байна уу? Дэлгэр цагтахаа. За сайн явж ирөө. Сайн байна уу? Хин нэлээ? Мишель. Мико. Мико. Сайн байна уу? За тоя блэс. Манай тэргүү. Нөгөө бичээд идэг. Тий. Бүхэл мэдээллийг авдаг шүү дээ Гамбарын сайтаас. За. Гамбай маягүй тодорхой мэдээлдэг. Тэгээ манай гамбай намайг шиш арга болохоор ингээд бидний ингээд дахиж хааж айгүй ингээд гоё зөксөж байгаа юм. Харин тий. За тэгээ явсан ажил бүтэмжтэй юу? Хэр сэтгэлтэй байна? Сайхан явж бид нэр Сиатлаас эхлээд явлаа. Сиатл 3 уулзалт хийлээ. Сакраментод нэг хийлээ. Өнөө өглөө Огтед руу яваад энэ Огтед Ротary Club дээр очлоо. Лескагийн тэр хавтдаг. Тэгээ одоо энэ уулзалтаа энэ маргааш уулзалтаа ингэ цаашгаа бас 10-аад хот байгаа. Ингээд бол явж байна. Тэгээ бид 18 онд явсан шүү дээ. Тий. Тэр чигээ одоо 22 онд явлаа. Онд яваад 4 жил болсон биш үү те? 4 жил болсон. Яа. Монголда дахиад Лантон дохио юу гэж 18 оноос хойш бид нар юу хийв? Юун дээр одоо энэ дээр болоогүй. Одоо бид нар ч юу хэрэгтэй вэ? Бүх ажлаа танилцуулах гэдэг ингэ явж байна. За тэгвэл презентацийн үзэх нь шүү дээ те? Тэгээд бид одоо нөгөө бид нар чинь нөгөө нүүдэлч Монгол шүү дээ. Намаад морин дэлгэр юу гэсэн бол одоо Лантуугийнхан намаад маягаараа одоо ингэ машинтай ингээд Америкийг баруун иргэж өгөх тулг шүү дахиад. Яа дандаа машинаар явж байгаа юм уу? Дандаа машин. Оо за. За бай. За тэгээд Лантон дохион үйл ажиллагаар шийдвэрээр мэдээлэл татахтаа танилцаад байж байна. Тантай дандаа нөгөө Facebook болон таны өгсөн подкастер өгсөн ярилцлагыг уншаад сонсоод би бүр уйлжсэн юм байна. Тэгээд танд би мессеж хийсэн тий. Тэгээд бүр их сайн татсан санагдчихж байна. Тэгээд Монголд биш үү би сая 8 сарын 8 сард очиод нэг 6-7 хоног ирэхтэй. Тэнд би хэдэн хайрцаг ном явуулсан байсныгаа бас Лантон дохион 4-5 хайрцаг ном өгсөн байгаа. Тэгээд анаа мэдсэн үгүй юу? Тэгээд манай энэ буяа бид хоёр энэ Сан Франциско бас 50 эсвэл ерөнхий хайрцаг тий 56 хайрцаг ном 56 хайрцаг тий Монгол руу хоёр. Гэхдээ зарим нь нөгөө говьсон бүр аймаг руу явсан. Бүр аймгийн сумнууд руу. За. Тэгээд янз янзын юм шиг. Энэний гол зорилго нь гэх юм бол ерөөсөө Монголд байгаа хөдөө орон нутгад байгаа хүүхдүүд маань англи хэлийг ерөөсөө одоо хэрэглэх материал, ном сурах хүчийг дутагдaltaй учраас бид нар ерөөсөө тий. Яг нөгөө баталгаа хийх боломж. Яг замын үгсээс юуш байхгүй. Дөрвөн чадхаа нэмэр. Тэр 56 хайрцагнаас 3 хайрцаг нь ээж хідэ орон тавьсан байгаа. Мөн бас хаяхан ган баярын нэр дээр хайрцаг 600 хүүхдээ англи ном, тэгээ хүүхдийн памперс ном, тэгээд бас хүүхдийн хувцас, тэгээд нөгөө хүүхдийн сүү. Явсан яг өөрчлөлт. Стаф ажиллаа. Маш их баярлалаа. Яг л Лантон дохио та нар ирсэн чигээ. Ямар ч хүч байхгүй. Одоо усаас ямар хэлсэн би байна.
Тэгэхээр манайш хүмүүс тэр одоо манай жилийн агшин гэдэг $1 явуулах хүмүүс Монголч бас ерөнхий хүмүүс ийм хүмүүсийн цагаат явж байгаа гэсэн хүсний юм байна. Яг тэгэхээр бас явж байгаа. Хоёрдугаар бас бидний санаа зовж байгаа дэлхийн хэмжээнд байна. Монголын дэсгэн Монголын одоо нэг бас юм байна. Дэсгэн үчигсэн. Тэгэхээр Монгол бас бидний олж авдаг энэ спортоос маш багтаа. Нөгөө талаараа яг нөгөө хөдөлгөөнтэй амьдрал их магтмагтаа байна. Энэ болохоор энэ одоо энэ төрөл аюул хашаалтыг хийж байгаа. Манай тийм Монголын дэж хавсаар бизнес хийж хэлсэн. Энэ нь бол юу гэж Америк байгаа монголчууд болоо антон тохоо ичээд явж ийм төлхөр шийд сууж ирсэн шүү дээ. Цаанаас хүмүүс гэдэг баярлж байна. За баярлалаа. За та намайг юу санаж байна одоо? Би санаж буяа Facebook дээр. Тэгэхээр би Сан Францискогийн олон улсын спонсор байжтэй. Тэгэхээр ханх инженерийн хэлцтэй инженерийн зурагч ахлах одоо senior associate engineer гэдэг. Тэгээд үндсэн ажиллагаа хийж байгаагаар яг энэ нийгэмд өгөөж хийсэн. За хүүхэд тантай энэ гатуун тохионы үйл ажиллагаа энэ одоо хүүхдийн төлөө гэсэн энэ үйл ажиллагаа хийсэн. Яг багтсан. Яаж агталцдаггүй гэхээр одоо 2006 онд анх энэ бас дээр хүүхдийн байгууллагыг байгуулсан байгуулж байгаа. 3 жил ажилласан. Эскат хэлээд гэсэн нэг амар эскат манай үзэл ирсэн байна. Тэгээд энэ бол яг л хүүхдийн төлөө гэсэн. Тэгээ манай гэр бүлийн ажиллагаа маш сайхан үргэлжлээд одоо хичээл ихлээ явагдаж байгаа. Тэгэхээр би бас хажуугаар Монгол хүүхдүүдэд яаж дэмжих вэ гэдэг үгээс сэтгэл зовдөг. Тэгэхээр их оронч байна гэдэг танаас хэлэхгүй гэхээр ерөөсөй жижигхэн зүйлээс эхэлж байгаа шүү дээ. Яаж туслах вэ? Яаж одоо өг соёлоо үлдээх вэ? Хөгжүүлэх вэ? Их хэлээ авч үлдэх үү гэдэг дээр. Тэгээд Антон тохооны энэ гайхамшигтай нийт хэдийн орон дээр гайхамшигтай байдлаар байшин сүмдэрч босч ирээд энэний төлөө цаанаар авах юм гээд өдөр шөнөгүй зүтгэж байгаа. Энэ хөдөлмөрийг би ингээ хараад биширчээдэг. Тэгээд өөрөө хэмжээд баг савчсан тусдаа оруулна. Ойлгомжтой тэр бол баттай. Би тэгээд одоо таамагтай ингээд сар бүр одоо өөрөө цалингаас тодорхой хэмжээнийхээ мөнгөийг ингээд яг нөгөө инхийн систем яаж явагддаг вэ гэдэг. Дотроо өмнөх гэдэг ингээд судалгаа авах гэсэн. Тэр судалгааны дагуу би одоо сар бүр хангалттай өгч байна. Дээрэс нь би нэг сургалт явуулдаг байна. Оюуны сэрэж хайрыг түгээ гэдэг супер чанар сургалт. Тэрийг та нар зөндөөг харсан сонсон байгаа. Тэгэхээр яг нарийн учир нь ойлгоогүй байгаа. Энэ юу гэхээр бас л яг энэ хүүхдийн анзаарал хаана оршдог. Хаанаас гарч ирдэг те. Тэгээд энэ бол ерөөсөө эцэг эх хүүхэд энэ найдаа холбоо гэр бүлийн холбоо дээрээс нь нийгмийн холбооноос бий болдог хүн өөрөө хөгжүүлж гэрлийг насааж ээж нарыг мандуулж ажиглалтай байдаг. Тэгэхээр энд би бас та нарыг өрн зааж одоо сургалтаас уулзахад өөрийнхөө одоо нөгөө баярыг өгнө. Тэгээд та нар минь бол ийм өсөлт том ажил хийж явж байгаа хүмүүс одоо сурах эрх нь өндөр хүргүй. Тийм учраас миний сургалт бас нэлээд амжилттай явагддаг. Тэгээд олон хүмүүс бас ирж хайж сурдаг. Тэгээд албатай дээрс өтөр өгч байгаа. Тэгээд энэ бол оюуны маш том хэрэг оруулалт. Тэгээд заасан мөнгөөр хэмжигдэх юм байна шүү. Яг та нар маань зүүн мужигч хамлаалагч та нар маань энийг бас жоон ч гэсэн үрийг Монголчуудтай одоо нөгөө 5 м хүүгээс гадна 6 м хүүг сэтгэлийн бодлого бас оруулж зааж өгөрөө гэж тэгээд танилцсандаа баяртай. За ямар сайхан жижигсэн за одоо энийг ингээд авч явдаг юм бэ? Өөрийгөө танилцуулаач. Намайг Гамбай. Одоо яг Антон тохиол хамсаа центрт ажиллаж байгаа. Тэгээд одоо яг л нөгөө жагхахаа хариуцж ясаа ажиллаа. Тэгээд яг л өөрөө хариуцаа явж байгаа. Суралцангаа хийж байгаа. Бас ажиллаа өөрийн болох гэж байна. Хамгийн гайхамшигтай сайхан зүрх сэтгэлтэй ийм залуу лидер ингэж гарч ирээд залуучуудын дуу хоолой болж энэ ажлыг ингээд хүртгүрэн урд нь ороод ингээд аваа явж байгаа юм ингээд болчихж байна гэж мундаг байна. За манай бага маань БР-ийн гэр бүлийн дэд захирал байгаа. Байсан гэдэг. Микс чимэг болсон чи лантан тохиог авах болчихоо. Тийм мундаг биш үү?
Ичидийн орны одоо үзэсгэлэн татар хаан болсон биш үү? Тэр хас тэглийг яриад одоо ямар ажил төрөл нь яаж ирж юм, мөнгө төгрөг нь босч гин үү? Тэгээ би яриачудаа уриалаа. Би яриачудад юу гэж хэлмээр вэ? За манай би яриачудад ерөөсөө нөгөө надлаг Калифорни шиг аягүй тийм бүр үргэн сайхан сэтгэлтэй хүмүүс. Ер нь хамгийн их ичдэг ах ихч нартай газар шүү дээ. Бас тэргээр би бас өнгөрөө бахархаад. Тэгээ ер нь анх сайн ап бизнес ахуулаад ихэнх нь баг болоогүй. Тэгээ бүхий л зүйлээр дэмждэг ерөөсөө тий. Ингээд ямар нэгэн гантун тохио ичдийн орн хийе гэх ханаас л ханаас хүрээд ирдэг. Тэгээ би бүгдэнд нь маш их баярлж байгаа байраа. Тэгээд хоёр ихчтэй ч гэсэн аягүй баярлдаг. Ингээд ном хүртэл цуглуулчлаа. Одоо тэгээ явлаа гэх хэдэн оны өмнө хүртэл нөгөө над руу бичээлтэй би ийм хэмжээний ном 600 ном бэлтгэсэн байна. Хүүхдийн сүв, памперс, бүх шинэ хувцас ингэжтэй гэх энэ бол ч баярлдаг шүү. Би арайгийнхандаа маш их баярлалаа. Бүгдээрээ улам олоолаа болъё. Тэгээд ингээд ганцхан чи дасаад энэ тийм дасаад байвал гэрэлтүүтэй адил бид нар бүгдээрээ нэгэн зэрэг гэрэлтүүл бүр илүү сайхан болно. Тэгэхээр хамтаараа би арайгийнх нь бүгдээрээ гэрэлтцгээе. Бас хүүхдийн төлөө заа гэж хэлцгээе бүгдээрээ алтан нарны цэцэргийг одоо Монгол улсад аяар сайхан гэрэлтүүлж энэ нөгөө гал нарны цэцрыг галын дүүл яаж тий мохтын хамтлагаас авах хэрэгтэй. Тэр нь л угаа бүгдээр бас энэ нарны цэцэр болж хамтдаа цэцэр яа. Танартай маш их баярлалаа. Та нар биширч яваа шүү. За би гэвэл ийм номнууд байна. Ус чандмын эрдэнэ, маршрут. Дээрэс нь энэ их гоё ном харагдж байна. Монгол бурхны загал зураг гэдэг. Гоё бурхтын тухай номнууд байна. Модон урлал авдар цуглуулгын дээжэс. За Seattle мэн сайн байна уу гэдэг ном байна. Монгол хэл дээр хэвтэж буй хүн эмо үрдэг нэ. За Номинжор гэдэг ном байна. Орой яах юм бэ? Би шийдсэн хүн дэмэ гэж юу? Кофе дэмэ гэж юу? Сэтгэлтэй шүү гэх мэтлийн номсод $20 гэж байгаа. Цөмөхэй гэнэ. Энэ donation box энэ явуу. За энэ зончин Улаанбаатар маань албан дээр нэг жоохон цөлөг тавьлаа. Үсдэрээ зүгтээ. Тэгээд явуул. За баярлалаа. За энэ үеичдийн орны үйл ажиллагаанд ирээд явж байна. Одоо төрсөдөр баярлалаа. За ингээд үеичдийн орн байлаан тун дохионы үйл ажиллагаанд ирээд явж байна. За Монгол Улсын далбаа маань маш сайхан намирч байна. Сан Францискод сайхан үдэш болж байна. Олон сайхан монголчууд, залуучууд бас хурж ирлээ. Тэгээд тэд нар маань энэ үйл ажиллагааг дэмжиж хандваа өгөхөөр бодлоо авалт хийхээр ингээ хүрэлцэн ирсэнд нь би бас дотроо маш их баяртай байлаа. Маргааш Оклендод болох уулзалт дээр нь бас очиж дахин уулзалтнаа. За тэгээд дараа уулзъя, маргааш уулзъя. Бай.